сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 22 цагаас хүргэдэг томчуудын шуудан нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 18-ны баасан гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар яг л хайршиг маскулан брэнд мөн Skytel-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хүлэг онгоцоор аялаарай Skytel хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шуудан нэвтрүүлгийн 172 дахь дугаар хүргэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдаа маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдаа хаяг ялдаг. ami@mjlradio.com руу та мэйлээр цагтлуудаа илгээх нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CC рүү орохоор шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. За мөн дээрэс нь YouTube-с нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шуудан гэж хаагаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. Өнөөдөр сонсогчтой холбогддоггүй зөвхөн сонсогчдоос ирсэн цагтлуудыг уншиж хүргэдэг учраас манайхан кофе цайгаа уугаад тэгээд өөрч тухтай байрлалаар сууж байгаад чихвчээ зүгээд цагтлуудаа хүлээн аван сонсоорой. За мөн холоос та цагтлуудаа илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р гудамж 34-р байрлал 5 давхраа Дэлхийн монголчуудын MJL радио хэм хаяглан явуулаарай. За ингээд өнөөдөр та бүхэндээ уншиж танилцуулахаар 5 цагталтай сууж байна. Тэгээд ирсэн цагтлуудыг эхнээс нь уншиж хүргье. Сайн байна уу? Юутаач энэ захиаг унших цагийн мэндийг хүргэе. Нэрийг минь битгий хэлээрээ. Зүгээр л энд сэтгэлээ уудлахыг хүссэн юм. Учир нь би сэтгэл доторхоо хүнд уудалж ярьдаггүй хүн л дээ. Тэгээд зүгээр л бичиж тэмдэглэж үлдээдэг юм уу да. Гэхдээ одоо бичиж тэмдэглэж өөртөө үлдээмээргүй байна. Сэтгэлийн зовлон энэ тэр зүйлээ бичээд үлдээх нь өөрт муу зүйл үрд үлдээгээд байх шиг санагддаг юм. За тэгээд эхлэе. Би гэдэг хүн ер нь багасаа л сайн сайхан амьдралаар өсөөгүй ч гэлээ. Элэг бүтэн амьдралд өссөн л дөө. Гэхдээ энэ амьдралд минь хард арсан зүуд гэсэн үг бусад хүмүүсийн ярьдгаар сайхан хүүхэд насандаа очмоор байна гэж хизээч ярьж байгаагүй. Бүр ярихыг ч хүсдэггүй. Тийм л байдаг байлаа. Учир нь аав маань архины хамааралд орсон хүн байсан юм. Ээжд маань байнга л гар хүрдэг, мөн бидэнд бас байнга л гар хүрдэг. Ер нь эрүүлдээж бидэнтэй их муухай харьцдаг. Ер нь бол их хэцүү хүн байсан юм. Бид их айдаг, үзэн яддаг, ирж авааг нь харах юм бол хараад шууд л айд сандарч яах учраа олдоггүй байсан да. Аавдаа эрхэлж байгаа хүүхдийг харж атаархаж, өөрт оноогцсон хувь заяандаа гомдож, уйлж суудаг л тийм хүүхдтэй л. Ээжигээ маш их өрөвждөг байлаа. Тэгээд хурдхан л том болж энэ гэрээс явахыг маш их хүсдэг хүүхэд байсан юм. Жил болгон шинэ жилээр хүслээ боддог. Тэр нь юу юм гэхээр аавыг л биднээс хол байлгаж өгөөч гэж хүсдэг байсан. Бид бас ээжтэй хэлдэг байлаа. Ээжээ та салж болдгоо юм уу гэж гуйдаг байлаа. Тэр үед ээж маань юу ч хэлдэггүй. Одоо эргээд бодохоор ээжд минь очих газар байгаагүй л ах. Биднийг дагуулад явах хэцүү, мөн дээр нь биднийг бодоод л салж чаддгүй байсан байна лээ. Ээж маань дээд сургууль төгсөөгүй учраас ажил хийх боломжгүй. Дээр нь одоогоос 20 жилийн өмнө ажиллаж их ховор ээж л дээ. Аав ээж хоёр минь хуваарай ам хийдэг болохоор ааваас олвол хувийн бизнест зогсох байсан учраас тэнд тийм амьдрал тэр хатуу харгас хүнийг төвчээд амьдрдаг байсныг нь би хожим сүулдэл ойлгож байлаа. Одоо бол аав маань үрд биднээс явчихсан. Гэхдээ миний хүүхэд насны дурсамжинд аав маань муу бүхний дэндүү их харуулж тэр дурсамжиндаа сайн гих зүйлийг сайн хатгалаагүй байсан юм билээ. Хожимын өдрөө биднээс үрд явсны дараа л хэдий харгас хатуу хүн байсан ч гэсэн бидэнд ямар их юм зааж биднийг өөрийнхөө замаар явуулахгүй тулд өөрийнхөө хар ухаанаар л хатуугаар хүмүүжүүлж байж дээ гэж боддөг юм. Намайг жоохон байхад чи манахаас 20 нас хүрээд зайлаарай. 20 нас хүрээгүй байж хүнтэй унтаж янз бүр болсон байхыг чинь би хэрвээ мэдвэл хөлийг чи хуг цохно гэж байнга л орилдог байсан юм. Бүр ээжэд чи энэ хоёр охиноо дагуулад охтын эмчэд үзүүл гэж явуулдаг байсан. Хэрвээ ямар нэг юм болсон бол алан гэдэл их 69-тэй би 18-тай. Гэтэл эмч ээжд маань ихчээ одоо охид чинь бэлгийн харьцаанд орох насанд болсон байна. Та ингэж үзүүлэх хэрэггүй гэж хэлж байлаа. Бас өөрөө бидний хичээлийг мэдэхгүй байж байнга л даалгавраа хийсэн үгээд л шалгана. Хийгээгүй бол нөгөө л айхтар зоддгоороо зодно. Гэдэл үнэндээ аав 5 дугаар ангийн боловсралтай хүн байсан. Гэтэл бид хүүхэд байсан болохоор аавыг даалгавар шалгана гэд айдаг байж лээ. Аав мэдэхгүй шүү дээ.
ямар хичээл дээр ямар даалгавар өгснийг, сайн зүйлийг нь огт боддгоо байжээ. Магадгүй аав ингэж хатуу байгаагүй бол бид аав уудаг хүн байсан болохоор хар эрт хүнтэй унтаад магадгүй хар эрт ээж болоод явах байсан ч юм билүү. Дээр нь даалгавар байнга шалгадаггүй байсан бол муу сураад яах ч байсан юм блэ. Ер нь ихч бит хоёр бүр 7-8 настай байхдаа л хоол ээж чаддаг, бас гэрээ маш сайн цэвэрлдэг байлаа. Учир нь аав маш цэвэрч хүн, гэрээ муухай байвал дүү бид гурыг зоддог байсан болохоор бид гурав бүр дороошны хогийг гараараа дүүдэг байлаа штэ. Бас тийм жаахан хүүхдүүд байж 10-20-ийн битанаар усаа зөөдөг байсан юм. Энэ нь эргээд бодоход хожмын амьдрал маш их хэрэг болсон доо. Ядчил гэр орноо үргэлж цэвэрхэн байлгадаг, мөн дээр нь сайхан амттай хоол хийдэг. Хүнд юм энтер өргөхдөө хэнийгч гуйхгүй, өөрөө л явчихдаг гээд. Ер нь багаас нь биеийг нь даалгасан болохоор тэр нь энэ амьдралд маш их хэрэг болдог гэж боддөг юм. Маш сайхан дуулдаг юм. За тэгээд гарын урд үе гэж ярих юм байхгүй дээ. Бас маш гоё гитар тоглодог, гоё зурдаг гээд ер нь чадахгүй юм байхгүй. Тийм л хүн байсан юм байна. Тэр авьяас нь бидэнд бас байдаг юм билээ. За тэгээд би гэдэг хүн ааваа сайн ичрэхийн тулд 20 нас хүрээд шууд хайргүй хүнтэйгээ сууж үлээ. Тэр хүндээ ч би хэлж байсан. Би чамд хайргүй шүү гэд. Гэтэл тэр хүн маань хамаагүй би чамд хайртай гэдэл. Ингээд л би гэдэг хүн чинь айлын хүн болсон доо. Ер нь бол огт хайргүй хүнтэйгээ сууна гэдэг бол энэ амьдралд хизээч байж болохгүй зүйл гэдгийг маш сайн ойлгосон. Яагаад гэвэл би суусах хүнийг гомдоосон. Тэгээд хүнийг ингэж гомдоож зовоож залуу насыг нь үрж болохгүй юм байна гэд 5 жил хамтдаа амьдраад салгаар шийдсэн дээ. Тэр хүнд хүүхэд ч гаргаж өгөөгүй. Аав маань маш хэцүү хүн байсан болохоор эр хүн бүрийг үзий яддаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр суусан залуудаа үргэлжил муухай ааш гаргана, тэр их уулна, сайн хүн байсан. Учир нь надад хайртай байсан болохоор намайг твчиж дисдэг байсан баг. Би харин түүнд огт хайргүй, ер нь хайр гэж юу болохыг ч мэддэггүй байсан болохоор игч зовоогоод байгаагаа өөрөө мэддэг байсан хэрнээ л зовоогоод байдаг байсан. Тэгээд бодсон юм. Би ийм сайн залуу ингэж надтай зовж байхаар өөрхийн нэгнээр хайрлуулад сайхан амьдрагаа гэд би түүнээс салах шийдвэр гаргаж байлаа. Одоо тэр залуу өөр хүнтэй суугаад олон хүүхэдтэй сайхан амьдардаг боловч хүнд өвчин туссан гинлээ. Уул нь би тэр залууг сайн сайхан амьдраасаа гэж боддог юм. Харин би тэр хүнээс салаад жилийн дараа хүнтэй суусан. Хүнд хайртай болж эр хүн гэж ийм байдаг юм байна. Хүнийг ингэж хайрладаг юм байна гэдгийг ойлгож жихэн амьдрал руугаа орсон доо. Одоо би юунаас ч айхгүй, юунд ч санаа зовхгүй сайхан л амьдарч байна. Одоо нэг тийм эр хүн байдаг юм байна. Нөхрөө эр хүн гэж ийм байдаг юм байна. Нөхрөө охиноо эрхлүүлж байгааг хараад аав хүн ийм байдаг юм байна. Миний охин аавдаа эрхэлж аавтайгаа тоглож байгааг хараад сэтгэл минь их сайхан байдаг юм. Би жоохон бахта би заавал сайн хүнтэй сууж захирал нөхөртөө болно. Тэгээд хүүхэдтэй болоод хүүхэд маань аавтайгаа байнга тоглодог, хайрлуулдаг, тийм гоё амьдралтай болно гэж бодож мөрөөддөг байсан юм. Тэр хүсэл маань ч гэсэн биелж гисэн. Манай нөхөр сайн залуу, сайн нөхөр, сайн аав. Энэ захааны гол учир нь аавдаа хэлмээр байгаа үгээ хэлээ л гэж бодсон юм. Тэгээд би аавыгаа дуурайсан хатуу сэтгэлтэй юм шиг хэрнээ дотроо шаналж нурж асгардаг хүн блээ л дээ. 20 наснаас хойш хэдийний 18 жил өнгөрч. Энэ хугацаанд аавтайгаа цөөхөн уулзсан юм. Аавын над руу уцаар ярихт нь ууралдаг, ууцсан байхаар нь загиндаг. Тэгээд хідэн дүүрүү хийцэн тэрийг нь аваараа гэдэл уцаа тасалчихдаг байсан юм. Ер нь цагаан сараар 2-3 удаа л зологдог тийм л хатуу хүн байлаа та. Харин манай эгч дүү хоёр бол аавтай байнга уулздаг, дүү маань бүр аавыг хажуудаа амьдруулдаг байсан. Тэгэхээр би их хатуу хүн байгаа биз. Ээж маань бид хэдий бүгдийнгийн тус тусын амьдралтай болгосны хойно ааваас салсан юм. Бид ч хүчээр салгасан. Тийхгүй бол аавын гарт амь тавих байсан гэж боддог. Ер нь аав ээж бид хэдийг зодохороо хитрхи их зоддог, хүнд гэмтээдэг байсан л та. Бид тустай гарсныхаа дараа ээжийг мессер бүр нуруур нь хит удаа хатгаад гимтээсэн ч үе байсан. Тэгээд ларгаа барсандаа бид хүчээр салгасан гэхүү дээ. Ээж маань одоо сайхан амьдарч байгаа. Гэхдээ л аавыг амь байхад нь аавтай хаа нэг таарахаараа гар хүлэн салгалаад чичрээд байдаг гэж үлээ.
Бид ээжтэй "Үгүй ээж, та одоо юунд хайгаад байгаа юм бэ?" гэж тайвшруулдаг л байсан юм. За тэгээд би гэдэг хүн чинь хүн байна да. Солонгос явдаг хүн, аавтаа уулзах хүсэл байдаггүй. Гэхдээ дотроо бол аавыгаа их сандаг байлаа. Нөхөртөө хэлдэг. Тэгээ нөхөр маань "Үгүй чи тэгвэл аавтайгаа нэг очиод уулзаач" гээд дүүгэнд яваад очихоор байхгүй арх уугаад алга болчихсон л байдаг байсан. Хамгийн сүүлд аавтайгаа 2022 оны сүүлээр би Солонгос явах болоод уулзмаар ч юм шиг яагаад ч юм нэг л явмааргүй санагдаад байсан юм. Гэтэл 23 оны 2 сард намайг Солонгост таахад аав өнгөрчглөө гэд дүүб маань хэлсэн. Тэр үгийг сонсоод тэнгэр нуурхаш шиг л болдго юм билээ. Хэдий тийм муухай дурсамжуудыг үлдээсэн ч гэсэн хүн үүрж явахдаа муу бүхнээ аваад оддог юм шиг байна. Уйлж аавынхаа сайн бүхнийг бодож суудаг та. Эгчдүү хоёрт аав ирэхгүй юм байх та гэдэл ярьдаг байсан юм билээ. Сүүлд нэг уулзахад аав чи надад гомдоод байдаг юм уу гэж хэлж байсан юм. Би харин огт хариу дуграагүй. Тэгтэн охинтойгоо ч уулзуулахгүй, охинтойч чи тийм үү өвөөтэй гэж хэлж байгаагүй юм да. Харин манай дүүгийн эхнэр манай охиныг сургууль дээр нь аавыг авчичоод манай охиныг харуулж байсан гэсэн. Аав энэ яг энэ вэ штэ гэж хэлэхдээ гэхдээ арай өөр юм аа гэж хэлжсэн. Энтэй адилхан байна гэж байсан гинлээ. Одоо аавтай хэдийн намайг сонсохгүй ч гэлээ хэлэх үгээ бичмээр байна. Аава, та бол намайг энэ амьдралд шартай, хортой, хүнд ч дээрлэхүүлэхээргүй тийм охин болгож өсгсөн. Мөн намайг зөв замаар зөв амьдруулсан хүн шүү. Арга нь зөвч үг үйлдэл чинь буруу байж. Аава, би танд гомддоггүй. Би таныг гоё ресторанд ураад, гоё хоол идүүлээд болцсон гэж дандаа боддог байсан. Бас таны үнэр хамгийн гоё үнэр. Одоо ч үнэрийг чинь үнэртэж байна. Бас зөндөө их сандаг шүү. Одоо ч гэсэн танийгаа санаж л байна. Уулзахгүй явдаг байсанд уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Та бид хоёр бие биендээ хизээж хайртай шүү гэж хэлж байгаагүй юм байна лээ. Аав та хайртай шүү. Одоо ганцхан жил тисчихвэл таны газар дээр очино. Тэгээд хамтлаа уйлж хайртай шүү бас уучлаарай гэдгээ хэлнэ. Таны дуртай цагаан самар мөн аар улыг аваад очино. Зөвхөн миний хийдэг гурилтай шүлэнд дуртай байдаг байсан болохоор тэрийг хүртэл хийгээд очино. Хайртай шүү аава. Таны хатуу сэтгэлтэй тэнийг охиноос. Хэмээгээд цагтлаа өнгөрсөн байна. Хүнж тэгээд дандаа өнгөрсөн байна. Алдсан хойноо ухаарах юм тийм ээ. Яг тухайн үедээ уурын мөнгөөр ч юм уу хайртай хүмүүсээ гомдоочоод гэхдээ тэр хайртай хүн бүр алс хизээч эргэж ирэхгүйгээр хизээч эргэж байрандаа буцаж орохгүйгээр болсон хойно л ухаарах юм да. Тэгэхээр хэрвээ та хайртай бол хайртай гэдгийг хэлж байгаарай. Гомдоосон бол уучлалтыг бас гуйдаг байгаарай. Баярлдаг бол баярлдаг гэдгээ илэрхийлж байгаарай. Хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар яг л хайр шиг маскулан брэнд. За Монгол MMK-с концерн 1980 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй маскулан брендийн 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чигшүүлэгчийг хэрэглэгчдэд хүргэж байгаа. Дэлхийн 60 гаруй улсад маскулан бэлгэвчийг хэрэглэдэг байна. Тэгэхээр жинхэнэ герман чанар. Маскулан бэлгэвч нь 100% натурал эрзэнээр хийгддэг. Чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашиглан наривчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электрон аргаар шалгадаг байна. За яаж шалгадаг юм бэ гэхээр эцсийн хэрэглэгчдэр очих хүртэл бүх деталь дээр нь анхаарал тавьж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр герман чанарыг бол манайхан сайн мэдэх байх тийм ээ. 100% натуралж эрзэнээр хийгддэг. Чанарыг 6 аргаар шалгадаг юм байлээ. За бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгадаг байх нь харж шалгадаг, дүүргэж шалгадаг, сунгал, туршилт, хагарах хүчийг хэмжих, туршилт хийдэг, сунгах хурдыг хэмжээг нүртэл шалгадаг юм байлээ. За эдний танилцуулга нэг хөөрхөн ийм төрөвч дотор ингээд 30 сая төгрөг байгаа юм шиг хийгддэг. Тэгээ дотроо ингээд инхээр бүх одоо танилцуулгын дотроо байж идэг. Тэгээ энэ дээр бас нэг ширхэг бэлгэвчтэйг ирдэг юм билээ надад хөөрхөн санагдаад байна. Тэгээ энэ дээр бүх төрлийн ингээд танилцуулсан чигшүүлэгч бэлгэвчнийхаа
бүх төрлүүдийн ингээд зурагтаа танилцуулгатай ингээд хийсэн. Хаан ч юу аваад явахд их зүгээр юм билээ. Тэгээд ихвэл имжижгэн болчихно. За мэдрэмтгий товруутай, үйлдэлтэй товруутай эр бэлэг эрхтний хэлбэр төгс зохицоо хэлбэртэй анатомик XXL буюу том хэмжээтэй илүү зузаан хантай экстра дабл шарна ягаан ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй за гомсог алтлаг өнгөтэй голд маш нимгэн буюу пүр зэрэг 9 төрлөөс нь сонголт явах боломжтой. За төрөл бүрийн хайрцаг дотор 3 ширхтэй болон 10 ширхтэй гэсэн сонголтоогоор савлагддаг байна. За чигшүүлэгч нь болохоор гулгамтай чигтэй байдал нүтрээний хананд ах мэдрэмжийг өсгөж, сексээс таашаал авах мэдрэмжийг өсгөж, дур тавилтыг нэмэгдүүлнэ, гүзээлцгийн үнэртэй торгомсог халах мэдрэмж төрүүлдэг, ногоон алимны үнэртэй энгийн зэрэг 5 төрлийн чигшүүлэгч хийсэн сонгож хэрэглэхээс гадна анхудаа хэрэглэж байгаа бол та 3 мм-ийн хэмжээтэйг нь хэрэглэж туршиж үзэх боломжтой юм билээ. За бэлэвшний төрлөөс нь хамгийн онцгой нь юу юм бэ гэдсэн чинь за голд байгаа ийм алтлаг шар өнгөтэй тансаг зэрэглэлийн бэлгэвч гэж явдаг. За чигшүүлэгчтэй ванилийн тансаг үнэртэй ах нэ. За хамгийн экон органик буюу байгальд хэлбэрхэн задардаг савлгаа ашиглаад хуванцар бохирдлыг багасгадаг бахан тааламжтай модны үнэртэй олон улсын бест селлер юм бүтээгдэхүүн байна. За чигшүүлэгчид дотроо олон төрөл байгаа учраас бүх бэлгэвч нь веган буюу үйлдвэрлэлийн процессын үед амьтны гаралтай уураг хэрэглэхийн оронд ургамлын гаралтай уураг хэрэглэдэг байна. Өөртөө болон хамтрагчтай хариуцлагатай ханддаг хүмүүр маскуланы чанарыг бас сонгодог байна. Та ханаас авах гэхээр бүх эмийн сангуудаар хэрвээ хүргэлтээр авахар бол City Farm цэг эмийн лөө бас захиалга өгч болох нь. Холбогдох хугацааны дугаар 1819 23 1819 23 гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь Маскулан Монголиа гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан яг л хайр шиг Маскулан брэнд байлаа. Хамтаа сонсогчдоо баярлалаа. Өргөжлүүлэн дараагийнхаа цагтл руу хамтдаа оръё. За дараагийн цагтл маань за бидэнтэй бас хамтран ажиллаад хэд хэдэн дугаарыг явуулж байгаа хөөргөн зүрх төрийн бас байгууллагын ээлж цагтлыг уншиж хүргэе. Нэг тэрбумаараа тэмцээ Монгол. Даван дуулагчдын цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Намайг Цэ гэдэг. Одоо 21 настай 5 охинтой айлын бага охин. Ааваасаа өөр эрэгтэй хүнээс хол байсан болохоор эрэгтэй хүнтэй хэрхэн харьцахаа мэддэггүй байлаа л да. Эгч нар том болж тустай гарах үед ихэнхдээ аав ээж хоёр тоол байдаг байлаа. Зун болгон аав ээжийн ээлжийн амралт эхлэхэд бид гурав ээж аавын төрсөн нутгаар явж хамаатнуудтайгаа уулзсан Рашаанд амардаг байсан юм. Намайг 13 хүрдэг жил манайх хотод байдаг хамаатнуудтай хамт хөдөө явахаар шийдлээ дээ. Бидний очдог байсан Рашаанд тэр үед байсан бүх гэр дүүрч гисэн байсан юм. Хамаатны хідэн хүмүүс аав ээж бид хамтдаа нэг майханд хонохоор олов. Би тэр үед үнэхээр юу ч бодолгүй аав ээжийнхэн дэрхэд унтаад өгөв. Гэтэл шүн дунд болох үед хин нэгний гар миний гуйг илхийг мэдрээд сэрчгсэн юм. Сэрээ тартал аав ээж маань унтаж байна. Харин миний нөгөө талд эхнэр хүүхдийн хамт явсан хамаатны минь ах байгааг тэр үедээ санджсан. Би үнэхээр их айж босож аав ээжигээ сэрээсэн дээр үү эсвэл цаашид юу болохыг тэсэх хэрэгтэй гэж өчнөө зүс толгойд минь эргэлдэж эхэлсэн. Тэгээд сэрээгүг сэрснээ мэддэхгүй хичээн хүншлөө татаж бэлхүүсээрээ ороолоо. Намайг сэрснийг анзаарсан үгүйг мэдэхгүйж би үнэхээр юу ч бодох тэнхэлгүй болчихсон. Маргааш болсон явдлыг аав ээжтэй хэлмээр байсан ч чадаагүй. Энэ явдал болсноос хойш би тэр явдлыг мартаж чадахгүй байсан юм. Тийм байгаадаа урам хугаран амиа хорлох гэж хүртэл оролцсон. Тэр хамаатантайгаа энэ тэнд таарах вэ гэж байнга санаа зовж айж авдаг байлаа. Гэвч би биш тэр хүн буруутай гэдгийг ойлгосон юм. Том болохын хэрээр өөрийн эрх үүргийг ухамсарладаг боллоо. Том болоод одоо хинч юу ч хийсэн би өөрийнхөө төлөө дугарч чадна гэж боддог байсан юм. Гэвч үгүй байсан. Би өөрийгөө даван туулахын тулд, өөрийгөө сорихын тулд, бас хөгжүүлэхийн тулд аяллаа хөтчийн ажил хийдэг болов. Энэ ажилдаа чиг дуртай болохоор байгууллагынхаа өгсөн аялал болгоныг авдаг байлаа. Гэтэл надад зарим үед тийм сайн жолооч нар бас таараагүй. Найз залуутай хэмээн асууж, өөрт нь ойрхон байж унтахыг санал болгох гэх мэтээр янз бүр болно. Мөн аялал дуусны дараагаас над руу Facebook чатаар дахиж хизээ уулзах эсхийг асууж эхэлнэ. Энэ бүхэн надад маш их дарамт өгдөг байсан юм. Дахиад л хэдэн жилийн өмнөх мэдрэмжүүд гарч ирээд хэцүү байсан юм. Гэвч энэ удаа би зүгээр суугаагүй.
Надад ямар нэгэн байдлаар дарамт үзүүлсэн хүн бүрт хэлэх ёстой үгийг хэлж сурсан юм. Тэдний хийж байгаа үйлдэл буруу болохыг хэлж мөн байгууллагын хууль дүрмээ дагаж мөрдөх ёстойг үгүй бол дээд албаны хүмүүст хэлж арга хэмжээ авахулна гэдгийг хэлдэг болсон. Тийм дээ. Бид л өөрсдийн эрхийн төлөө дуурахгүй бол болохгүй гэдгийг сайн ойлгосон. Тэр хүмүүс биднийг яах бол гэсэн айцаасаа болж өөрсдийн амаа хамхиж авч. Харин одоо бол буруу зүйл хийсэн хэн бүхэн буруугаа хүлээж хариуцлага өөрөх цаг болсон гэдгийг ойлгодог болсон. Бид чимээгүй өнгөрөх ёсгүй шүү гэд бүсгүйчүүд минь өөрсдийнхөө төлөө дуугардаг байгаарай гэсэн байна. Энийг хүчрхийлэл гэдэг юм ч та яасан ч айхтар явдаг юм дээ. Сянга үргэлжлүүлэн дараагийнхаа цагтлыг та бүхэндээ хүргэе. За дараагийн цагтл маань Америк нэгдсэн улсаас бичдэг Бацрагийнхаа маань ээлжидийн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байна уу? Ами дүүдээ болон нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За аяллахын дараагийн адал явдлаас хуваалцъя гэж шийдлээ. Тосхны сүүлчийн хүн. Магаданы нутгаар хэдэн өдөр явхад хүн амьдардаггүй тосхнууд дайралтах боллоо л доо. Дайны дараах дүр зургийг санагдуулдаг юм. Цонхон онгойж харлаад нур живдэрсэн хашаа байшингууд. Энэ нь Сталингийн үед гулаг гэж нэрлэдэг байсан цөллөхийн газрууд юм байна. Бид гурав оройхон нэг ийм тосхонд орж ирлээ л дээ. Амьд амтан алга бололтой шүү. Юу ч байдаггүй. За, гэтэл тэртээ цахад байгаа байшинд гэрэл ялтаач харагдчихна. Бид явсаар байшинд ороход оги төс хүрэм өмхийн өнөр бас лааны гэрэлд хатангар өвгөн сууж байгааг харлаа. Өвгөний эргэн тойронд олон муур үлэн нүдлээд эргэлдэнэ. Бид гал төлж өөрсдийнхөө хоолноос хийж өгөхөд өвгөн арайхийн ярьсан нь. Хөгшин маань өөд болоод олоо хонож байна. Надад хөдлөгт инхэл алга. Энэ үлэн муурнууд хөгшин маань идчих гээд байна. Та нар буян болж хөгшнийг маань гэрээс холдуулж болж өгөөч гэж гунигтай нарахгүй дуурав. Бид гурав ам хамраа боогоод мухрын өрөөнд орлоо л доо. Гэтэл аль хэдийн хөөгүүд бараг босоод суух шахсан бууралт толгойтой эмгэгний цогцс байлаа. Дэндүвгай маань эмч байсан болохоор заа орлож байна. Бид цогцсыг хүнжилтэн боогоод гарахтаа өвгөнд сүүлчийн удаа эмгэгнийг нь харуулсан юм. Өвгөн ойртож хатаж холцруулсан уруулаараа эмгэгний туханд хүрэхэд хитэн нулимс туссан харагдлаа. Ямар сайхан залуунаас бас хүнд амьдралыг энэ хоёр буурал туусан болдоо гэж бодож амжсан юм. Аль хэдийн бүрийнхээ болж шар шувууз юун дуурна. Газар нь зөөлөн хөрстэй тул нүхч дороо бэлэн боллоо. Шарлыг хүнжилтэнд хамт нүхэнд хийгээд шороогоор боллоо. Нацгаад дээр нь Крист босох хэрэгтэй байх гэхээр нь мод зөрүүлж боогоод Крист босгож дээл тал нь зоож амжлаа. Бид нэлийн хүс чүдэнц зэргийг өвгөнд өгч цааш авч ойд хонохоор хөдөлсөн юм. Хэсэг явж байгаад эргэж харахад ёлтоосон гэрэл уйтай сүмэлцэх бөгөөд энэ өвгөн удахгүй энэ бүх лаашиг амьдрал нь дуусах байхтаа гэж өрөвцсөөр бид гурав цаашаага явж илээ. Хасах 71 градус. Якутийн том төр тосгонд нэг том дурсгалын самбар байхаа өгөө тэнд 1987 онд хасах 71 градус хүртэл хүүтэрч дэлхийн хүн амьдардаг цэгийн хамгийн хүүтэн боллоо гэсэн бичиг байв. Тосгоныхын ярихдаа энэ хүүтэн 7 хоног үргэлжилсэн бөгөөд тэнгэр цэв цэлмэг гадаа гарч амьсгалж болохгүй өхрийн ивэр хүлдчих гээд боож хамгаалж байсан юм байна. Мөн бензин дээрээ шар шингэн тунаад хүлдэж байсан гэж ярьж байсан юм. Харин нэг саваагүй эмээ шанаган дуусыгээд гараа цацгаад цацгын хооронд л шанаган даагдахгүй болж ус нь тэр доороо хүлдэж байсан гэж ярьдаг юм байлээ. Харин энд зун нь нэмэх 35 хүртэл халтдаг юм блэ л дээ. Ингээд бид гурав хойд мөсөн далайн аригт байдаг Эскимосийн Нови Чиполлина гэдэг тосгонд ч очилсан юм. Тосгоны дараагийн гэрт байж байтал хав цаагаас шгшүүдтэй Эскимос ир жаахан халамцаа ороод ирлээ л дээ. Дараг түүнийг ихэд гүндлэн суулгаж арх хундаглан барьлаа. Тэр нэг их юм ярилгүй архиад уусахаар гараа авчлаа л та. Тэгэхээр сонирхоод "Гүй энэ ямар хүү юм бэ?" гэхэд дарга манай тосгонд жилд нэг саарал халим агнаж иддэг юм. Тэр халимыг л агнадаг хүн гэж шүү.
Саарл халимчин ойролцоогоор нэг 66-аас 70 тонн жинтэй, зүрх нь 1 тонн жинтэй байдаг. Намар нийлхнийхээ үеэр далайн тохоод орж ирэхэд нь агантыг юм гин. Энэ хүн жижиг хөнгөн завтай халиманд төхөж очоод 10 м гарантай гарпун гэдэг жадаар халимныхаа зүрхийг олж иддэг. Тэгэд жадны үзүүртэйгээ уяг авч эрг рүү хурдан ирдэг гин. Зүрхээ хатгуулсан халим ус цацруулж хэсэг тонгочж байгаад л үхчихдэг юм байна. Ингээд тосгонд байгаа трактор болон бүх хүмүүс халимыг татаж эрэг дээр нь гаргадаг бөгөөд цахилгаан хөрөөтэй хүмүүс хөрөөдөж айлбарт халимны маха энэ тэнцүүхэн хувааж өгдөг гинэ. Харин тэр жил туршлахгүй жадаа алдаж шидэд халимны сүүлэнд шаруулж махан татаж болсон доо гэж ярьж үлээ. Якутийн Кутусун буюу монголоор хүүтэн ус гэж тосгонд орж ирлээ л дээ бид гурав. Би цахад байх байшинд ортол хоёр заамдалцсан тун ширүүн байгаадаа таарав. Гэтэл бурайд Якут хоёр ах нар бараг зодтолтог нь холгүй байж байгаа тэр юм байна. Юм асуухад тоож байгаа шинж өөр алга. Бид гуравт хүнд өгөх монгол зураг отикрит үзсэндээ байсан юм. Би өрөвчнээсээ Чингис хааны зурагтай отикрит гаргаж ирээд нөгөө хоёрт энэ бол Чингис хааны зураг. Ми Потомик Чингис хаан. Бид Чингис хааны үр сад гэж хэлтэл нөгөө хоёрын маань өдөн их сонирн болсноо өвдгөн дээрээ лаг гэдэл суугаад мөргөж эхэлвэ хөрхий. Хүний нөр айсан бас бичирч үтсэн дүр зураг хамт байхыг лав би өмнө хараагүй юмдаг. Зангид хоёр ах уу архин бараг л гарчих шиг болсон. Найрамдаж тун живтэйхэн шиг болоод гсэн шүү. Ингээд ихнэрүүдэд дуудаж бид гурыг хоололсон юм. Шарсан хандгаа мах хүмүүстэй барьсан талхан дээр зүцхий бас жимсээр хийсэн варен тавилж тансаг хоолсон доо. Болоогүй бас самгоон буюу нэрмэл арх Чингис хааны төлөө гэд баг зэрэг хүртчихсэн. Тэгээ тэр айлдаа Чингис хааныхаа оторитыг дурсгал болгоод үлдээсэндээ. За энэ өгсөн зураг нь болохоор хойд мөсөн далаа ирэгт халимны нурууны яс барьсан зураг авсархсан байлээ. За баярлалаа хүнд итгэсэн бат цэрэг Сэтэл Америк нэгдсэн улсаа гэсэн байна. Зя тэгэхээр халимны нурууны яс барьсан зураг юм. Та бүхэндээ харуулж байна. Пэгш нэлээд том ид байдгийн биш үү. За үргэлжлүүлэн хамтран айлгчаа танилцуулаад дараагийн цагт руу оръё. Скайдлийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. Тэгэхээр Тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Скайдлийн шинэ урамшуулал эхэлсэн ингэ явж байгаа юм байна. Урамшуулалд оролцоод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах хэрэг болон бусад дижитал билгүүдийн эзэн болох боломжтой. Тэгэхээр яаж энэ урамшуулалд нь оролцох юм бэ гэхээр та шинэ хэрэглэгч болж болох нь дижитал картаар дансаа цэнгэлж болох нь дата багц авах нь одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулж мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосыныг болохоос гадна бусад дижитал билгүүдийн эзэн болох боломжтой байна. Урьдчилсан төлбөрт үйлчлэхний хэрэглэгчид маань 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гаруй утасны эзэн болох боломжтой. Замун 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар цэнэглэгд хийсэн хэрэглэгчдээс iPhone 16 гаруй утасны эзэн болон супер бэлэг болох мөрөөдлийн хөлөг онгоцоор хосоор аялах 3 хэрэглэгчийг 2025 оны 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаараа шууд тодруулах учраас бас сошиал хуудсын дагаараа холбогдох утсын дугаар нь 1815 15 1815 бус сүлжээнээс бол харин Skype-ийн хэрэглэгч бол 15 руу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Skype-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай. Skype хамтран ажиллаа. Баярлалаа. Зя хамтаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн хэдүүлээ. Дараагийнхаа цагтл руу хамтдаа орё. Зя дараагийн цагтл тийм богинохон хоёр цагтл байсан. Зэрэг та бүхэндээ хүргэе. Сайн байцгаана уу? Энэхүү цагтл унших мөчийн мэндийг та бүхэндээ хүргэе. Би Солонгос улсад 6 жил болж байгаа ээж хүн байгаа юм. Одоо 32 настай. Анхнаасаа л харлаж амьдэрсэн энэ хугацаанд хууч юм уу байшингаа нурааж шинэ 2 давхар байшин аав ээжтэй барьж өгч тогтчууллаа. Ээж маань ийм сайхан байшинд ингэж тогтой амьдран гэж бодсонгүй гэд их л баярлдаг байлаа. Гэтэл дөнгөж 4 сарын 12-ны өдөр өглөөгөр гэрт маань гал гарч аав ээж хоёр маань гадуур ажилдаа явж хоёр хүүхдүүд маань унтаж таарч. Аав ээж маань харин ч эрт ирж хоёр хүүхдээ эсэм минь гаргаж авсан байна лээ. Өглөө ээжигээ яриад чатаж буй байшингаа хараад бүгдээрээ зүгээр үү гэж асуусан дараа миний өчнөө жилийн хөдөлмөр штэ гэж бодогцсон. Удахгүй буцандаа гэсэн төлөвлөгөө маань хойшлогдож дахиад л сонгогдчихлаа.
Өнөөдөр арай л тайвшраад бодоход хоёр хүүхдтэйгээд улаан гал руу ороод буцаж гарах гэж аймар галт хөнөөд охиноо цонхоор гаргасан байгаа юм уу аав ээж маань. Тэгээд аав маань толгоондоо түлэгдэлтэй бусд нь харин давгүй сайхан өнгөрч. Уцаар харахад аав ээж хоёр нь хоёр хүүхдээ янз бүр болсон байвал өөртөө ч гэсэн эндээ дуусъя. Яаж хүүхдүүдийн царайг харах вэ гэж бодож байлаа гэд толгоогоо боож боолтч хэлгээгүй сууж байсан да. Эндээс аав ээжийдэг ямар мундаг хүмүүс вэ? Яаж айж байсан бол доо? Миний сайхан аав ээж нар та хэд минь 9 минут байгаа цагт бүгдээрээ болно л гэж бодлоо. Аав ээж хоёр охин нь үнэхээр их бахархаж байгаа шүү. Хэмээн цагтлаа өндөрсөн байна. Гал үснэ. Хэвлж таймшигтай шүү. Нэгрэл 9 минут байгаа нь болоо тийм ээ. Ингээд дараагийн цагтлыг уншиж хүргэе. Аава, танаас бусд нь бүгд яг байрандаа байна. Ганцхан таал алга. 1994 оны тэр нэгэн намрын орой сахалтында буучгаад ирээ. Аавда морь бариад ир гэсэн хүслийг нь биелүүлж мордуулаад авчрах гэж очихдоо айлд налаагаад сууж байхыг нэг хараад хүргээд өгнө гэсэн айлын уганд итгээд хараад хүлээсэн ч авчраагүй учраас ахин дахин очиж айлын урдаг нохоод eerүүлэн аава гэж дуудсан ч тэр айлд орч чадалгүй, гэртээ ч авчиж чадалгүй. 10 гаруйхан наснда аавыгаа алдаж байлаа. Ах нарыгаа л аавын дайтай мэдэрч өссөн доо. Гэхдээ л санана. Хүүхдүүдэд шоглуулахаараа, гэрээ санахаараа, хүнд зэмлүүлэхээрээ, зүүдлээдэл ганцаараа суухтаа хэл орж байгаа хүүхэд аава гэж дуудаад л төснөө хүн харвал бараг л дагаж явах нь холгүй. Дунд сургууль, их сургууль төгсөхдөө анхны цалингаа аваад ааваараа л дутаж ааваа гэж дуудах дүү нартаа хүртэл цагаахан хатархаж явсан үеч байдгийм. Хизээн нэг шийдснийг мэдэхгүй ч ямар тааж аавтаа л хүнтэй гэр бүл болно доо гэсэн бодол ясан мах цуснд минь бат шингэсэн байсныгаа өөрөө ч бараг анзаараагүй юм лээ. Дотносоо давгүй харилцаадаа болох үедээ гэр бүлийг нь мэдчихээд л заагаа барьчдаг байсан байгаа. Ингэж явсаар нэлийн хожоо гэр бүлтэй болсон. Анх аавынхаа гэрт очиж танилцаад ирэхэд найз маань хадмад ч ямар хүмүүс байна гэж асуугаад ганцхан аавыг л яриад байсан гэсэн. Ийхүү хүсэл минь биелж би дахиад ааваа гэж дуудах хэрэгтэй болсон. Аавдаа анхны ачийг нь бүр удам залгах хүү төрүүлж өчгөхөд баярлаж байгаа байхтаа гэж бодон өөрөөрөө бүр бахархаж илээ. Хүүт минь нэр өгөх болж будаанд нэрнүүдээ хийж яхад аав нь битсэн нэрээ жимбитэл чанга ороочход сайн лав хийнэ гэд далд ортолон дарж байсансан. Будаагаа шигшгэд зөндөө олон нэрэн дундаас аавын минь урд оройжин бодон битсэн гал голомт минь үрд мөнх байг гэсэн утгатай нэрэн гараад ирсэн. Бүр сүлд энэ тухай ээж хэлсэн л дээ. Баярлахаараа их хөөрхөө, жумалзаад л их таатай суусансан. Олон юм хэлэхгүй. Ийхүү ааваа гэж дууцаар баярлуулчихсан гэж мэрээсээр таатай сэтгэл минь нийцсэн юм хийснээ ааваасаа мэдэрч өөрөө жаргаад л ингэж авсаар өнгөрсөн намрын тэрнийг ороо аав гэж дуудан хувцсыг нь хамжин өмсгöd гэрээс гаргаснаар ахаад л ааваа гэж дуудах миний эрх хязгаарлагдчихсан. Гэрт нь ороод суухад бүхэл юм байранда. Гэхдээ ганцхан юм дутуу. Ааваа гэж дуудан сэтгэлийн цэнгэл идэл хөв энд хүрээ дуусчих. Аав минь маш нимба. Үргэлж бүх хувцс нь эвхээстэй, гутал нь үргэлж гялалзаж, тус бүрт нэг цэвэрхэн аймс бэлэн өмссөн хувцс нь илэгдэж хорогдно хэртэн л гэж үгүй. Таньшигээ байхыг хичээдэг ч амжихгүй л явна тааварна. Харин хоёр сайхан аавынхаа үргэлжлэл болон нэгэн голомтыг үүсгэн галыгийн сахин тулгыг нь төрснийхээ хувьд өрн хоёр ачийг нь хоёр зээг нь
сайн хүн болгож, зөв хүн болгож, сайхан гэр бүлүүд болгон уг удмаа дэлгэр жаргалтай байлгахыг мөнхөд хичээх болно. Та хоёр минь өрсөдөө ивэл буйна хайрлаарай. 2025 оны 4 сарын 18 Улаанбаатар хот. Хэмээгээд цагтлаа өндөрлсөн байна. Цянд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Өнөөдөр цагтлуудаа илгээсэн, хамтдаа сонссон бүх сонсогчдод баярлалаа. Студид хөтлөгч Ами, найруулагч Борхогийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг маскулан брэнд мөн Skytel-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хүлэг онгоцоор аялаарай. Skytel-аа та бүхэн амралтын өдрүүд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Ирэх 5 гарагт эрхэм баяртайгаар уулзцгаая.